Цонхоо. За амралтын өдрийн мэнд намайг махны үний талаар дугаараач энэтрээгээд баахан комент мессенжэшн ирээд байх юм. Махны үний талаар үсэл бодлоо илэрхийлье. За бид нар зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Мөн үү? Эргэн дорж дондог хөдөө малаа маллаж байгаа. Тэ. Тэр малаа маллахдаа төрөөс татаас авдгүйгээр зууданд хэдэн малаа өсгөхийн тулд заримдаа алдаж хядуулж тэгээ сайхан жил нэг жоохон төл авч хүүтэнд хөрж халуунд халж нэг хэдэн мал өсгөж байгаа. Тэр мал чи ерөөсөө мах шүү дээ, тийм биз дээ манайхаа. Тэгээ хэдэн малчдад яаж гээгүүлээд байгаа юм? Төр засгаас юу ч гээгүүлэхгүй байгаа шүү дээ, тийм биз дээ. За тэгэхээр зэрэг энэ мах гэдэг чи өөрөө зах зээлийнхаа зарчмаар үнэ зохицуулаад явдаг юм аа. Хэн нэгэн дарга нөлөөлждөг юм аа тэр чи. Тэ. Хэн нэгэн Нямбаатар, хэн нэгэн учрал гарч ирээд махны үнийг тэд болгох гэснээс илбий юм шиг болчдөг юм аа. Учрал Нямбаатар хоёр хөдөө мал маллаагүй. Тэг манай хөдөөний мянган малчд малаа малж байгаа. Тэ. Хямдхан мах эдмэр байгаа бол хөдөө очиж бас мал малж болно шүү дээ. Тэ. За тэгтээ яг махны үнийг өндөр байна гэж байна. За тэгвэл тэтгэвэр цалингаал нэмээчтэй. Тэтгэврээ нэм, цалингаа нэм. Цалин тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний бараа таварын үн өснө гэж хуцаж яах юм. Зарим дарга нар тэр ав бэкер өчтөр тэгж хуцаж ийсэн. Ямар тэнэг хулгайч вэ тэр. Хуцаад байгаа чи одоо жишээ нь Япон, Солонгос цалин өндөр, тэтгэвэр тэтгэмж өндөр. Тэглээгээд өргөн хэрэглээний бараа таваар нь манай Монголоос хямдхан байгаа. Өнөөдөр Солонгосоос бараа авчирч Монгол зарж гин үү? Зарж байна. Японоос авчирч зарж гин үү? Зарж байна. Ерөөсөө тэтгэвэр цалингаал нэмнэ шүү дээ. Тэ? Өнөөдөр Солонгост, Австралиас, Шинэ Зеландаас бүр хонь үхрийн мах хаа байсан тэв алгасуулаад том далайн тээврээр ингэж хаа байсан холоос тэв алгасаад худалдаж авч гин. Мах Япон, Солонгост үнэтэй шүү дээ. Асар үнэтэй. Угаасаа мал маллах газар нутаг байхгүй учраас. Тэ. Тэг Япон, Солонгост ягаад тэгээд хонь үхрийн мах үнэтэй ч гэсэн иргэдэн авч идэж чадаад байгаа юм. Цалин өндөр биш шүү дээ. 5 сая төгрөг авч шүү дээ Монгол мөнгөөр. 20-30 сая төгрөгийн цалин авч шүү хийснээрээ. Одоо чи нэг 5 сая төгрөгийн цалин авахд сая төгрөгөөр мах авч яах хангалттай юу? Тэ? Тэгээ бид нарт улны цалин өгчөөд тэгээ бараа таваар өсөөд тэргүй $1 ч өссөн шүү дээ. Тэ? Доллар ардын нам засаг авахд ардчил намын үед 1900 байсан $1. Өнөөдөр 3600-700 болсон. Хэд дахин өсчихв? Даблдсан байгаа зү. Юан өнөөдөр ардын намыг ардчил намаас 2016 он засаг авч байхад юан 300 төгрөг өссөн. Өнөөдөр 500 төгрөг болцсон. Даблдсан. Тэгний чинь дагаад бүх өргөн хэрэглээний бараа тавар өссөн шүү дээ. За тэгээ Монгол иргэдийнхээ цалин болон дахимтуудынхаа тэтгэврийг нэмэх бүлэн боломжтой. Ингийн тулд дарга нарын тансаглалыг тань. Дарга нар гадаадаар битгий зугаал, илүү дотоо битгий зардал гарга, үнэтэй тавилга ид гогшил битгий аав. Үнэтэй бандгарж битгий авч унна. Тэ? Энэ бүгд чинь асар их зардал штэ. За тэгээ төрийн албаа агчд болон энэ төрөөс цалинжиж байгаа хий цалин замбраагүй байна. Хийцгүй гаруй сул цалин авч байна. Одоо жишээ нь байгууллагуудад байна шүү дээ. Ажилдаа ирдэггүй энэ нөхдүүдийн цалин гэж замбраагүй цалин байдаг гэж шүү дээ. Жишээ нь тий энэ мэтлэн ингээд төрөөс зүгээр цалин авдаг байдлыг таслан зогсоо. Зардлаа хэмнжиж яах вэ? Тий цалин тэтгэврээ нэмнэ шүү дээ. Өөр яах юм бэ? Тийм биз дээ. За бизнес хийж байгаа хүмүүс бол учиргүй тэгээд нэг махны үн өндөр байна. Эний дэрэг гэхгүй байгаа л таньч. Яах юм бэ? Бизнес хийж гэн ашиг орлогоо олж байгаа орлогоос нэг 10% нь мах аваад идэх чадвар байж л байгаа шүү дээ. Тэгээ бизнесийн орчин ч гэсэн хомигдсон дөө тий. За махны үн дээр готоохгүй байгаа хүмүүс гэвэл хэдэн дарга нар бол готоохгүй байгаа. Тэ? Ихэвчлэн гадаадаар зугаалаа явждаг. Гадаад очиод боддоо зүгээр нэг 5 хоол төш бараг $100 шүү дээ. 300 мянга шүү дээ. Боддоо. Тэ? 5 хоол 300 мянган төгрөг шүү дээ. Тэгээ наад өгч нэг удаагийн нэг өдрийн 5 хоолыг 300 мянгаар идэж байгаа шүү дээ. Тийм байна да. Тэгээд цалин тэтгэврээ нэмээ.
цалин тэтгэвэр нэмлээгээд өргөн хэрэглээний бараа таваар өснө гэж байхгүй. Одоо иргэдийн худалдаа авах чадвар муудсан учраас одоо зах руу очиж үнэтэй дэлгүүрүүдээр очиж юм худалдаж авч чадахгүй байна. Худалдаж авч чадахгүй учраас энэ бизнес хийж байгаа лангуу төрөлсөж байгаа иргэдийн бизнесийн ашиг орлогч гэсэн муу байгаа шүү дээ. Цалин тэтгэвэр нэмлээгээд маргааш нь хөөш нэг хэл гурилын мөнгө нэмэгдэжсэн үе бий юу? Байхгүй шүү дээ хөөш. Цалин тэтгэвэр нэмэгдлээгээд бензиний үн нэмэгдэжсэн тохиолдол байхгүй байгаа юу? Байхгүй. Цалин тэтгэвэр нэмэгдлээгээд өргөн иргэний бараа таваар нэмэгддэггүй маа. За тэгээ махыг нөөцлөн гэлдэг хий. Нөөцлөгч чинь бас зардал гарна шүү дээ. Өнөөдөр ингээл хөдөөнөөс мах авсарлаа буулгана, гүрүү шиг буулгана. Зүгээр буулгахгүй шүү дээ. Нэг өдөр ажил хийх хүн одоо нэг 100 мянгаас 200 мянга 300 мянган хооронд байна шүү дээ. Нэг хүн буулгахгүй шүү дээ тэр чинь. Олон мянган хүн тэрийг буулгана, ачна. Тэр зардал нь ихэд замбраагүй шүү дээ. Тэгээд тэр чинь зүгээр ингээд гадаа контейнер энэ хүүтэнд хөлдөөчдөг шүү дээ. Зойр савнд хийн, цахилгаан дулааны зардал гарна. Тэр кондишн мондишныг нь үлээдэг юмны зардал гарна. Тэр дутамд тэр мах чинь өсдөг юм аа. Тэр махны үнэнд нэг төр оролцоод хэрэггүй. Төр зүгээр нэг олон долоо юм ярилгүй. Наад яамдынхаа тоог цөөрүүлээ. 19 яам байгаа. 9 яам байгаад хангалттай. Швейцарт өнөөдөр 8 сая хүн амтай гэхэд биш та. 9 яам байна. 8 яам байдаг гэж байгаа байхгүй. Тэгсэн манай 100 яаманд 60 ухна гэж заяа. 19 яамтай. 19 яамн дээр нь бүр сүр хийцгөө 100-100-аараа нөхдүүд ажилдаг. Олон сая төгрөгийн цалин авдаг. Юу ч хийхгүй болгоос нэр. Энэ мэтлэнгээр та нар хөөш над төрд ажиллаж байгаа хийцгөө хэдэн дуракуудынхаа зардлыг хэмнээд ахмадуудынхаа тэтгэврийг дор сая 500 төгрөгч. Тэгэх юм бол ахмадууд махны үн үнэтэй байна гэж гоншгонохгүй. Ойлгосноо? Тэ. Эмч багш нарын цалинг нэг 5 сая болгочих. Тэгэх юм бол эмч багш нар махны үн үнэтэй байна 20-30 мянга байна гэж гонгонохгүй. Дарга нарын цалин бол 5-10 сая байгаа шүү дээ. Дамаа төрийн өмч уурхад ажилтдаг дарга нарын цалин Эрдэнэс Монголын юу ч хийдгүү хэнд ч хийдгүү хийцгүү компани захирал 40 саяын цалин авч байгаа лөө 30 лөө. Одоо нөгөөд чи мартчих. Зүгээр хийцгүү хэдэн улгаас нар тэнд 10 саяын цалин авч байгаа шүү дээ. Эрдэнэс Монгол дээр 2-300 нөхөр байгаа жил 700 тэрбум төгрөг босгож ирээд идээд уугаад үрчиж байгаа шүү дээ. Эрдэнэс Монгол шиг ашиггүй ажилдаг 10 компаниуд татан буулгачих. Бараг 10 их найд төгрөг хэмнэн. Тэрүүгээр над төсвийн алдагдлаа болон тэтгэвэр нэтгэмжээ нэмэх бүрэн боломжтой. За яа. Тэгээ өнөөдөр төрд анхаар байна шүү дээ. Дэндүү анхаар гэдэг нь төрд байгаа дарга нар нь өндөр цалин аваад тэгвэл ягаад дарга нар махны үн өндөр байна гэхгүй байгаа. Тэд нар өндөр цалин авж байгаа учраас махны үнийг мэдрэхгүй тэд нар шууд тарга хойно авсраад хаглаад идчихэж байгаа. Дарга нар шиг ч гэсэн одоо иргэд тарга хойно авсраад хаглаад идчихмээр байна шүү дээ. Дарга нар хөргчөө дүүртэл очиод өхөр төгөрж ирээл тэгээд хөргчөө дүүрчихэж байгаа шүү дээ. Дарга нар шиг өндөр цалин авдаг болчвол иргэд ч гэсэн хөргчөө өхрийн махаар дүүргмээр байна шүү дээ. Үсэн гацны чи махны үн гэж гонгонодох шаардлага байхгүй шүү дээ. Хөрхи хөдөө хэдэн малч ч бас зовж байгаа шүү дээ. Жилийнх нь орлого гэж авах юм байхгүй байгаа шүү дээ. Хөрхи ноос ноолуур нь үнэгүй болцсон шүү дээ, тий? Ноос нь үнэгүй болцсон. Жохон ноолуур л үнэтэй. Тэр ноолуур гэдэг чинь айл болгонд ямаа бас байдгүй маа. Ямаа гэдэг чинь бас тусдаа бэлчээр шаарддаг газар нутгууд байдгийг ой. Манайхаа тий? Ноолуураас бусд нь бол үнэгүй болцсон шүү дээ. Арьс шир хоньны нэхэн үнэгүй болцсон шүү дээ. Тэгвэл арьс шир хоньны нэхийг малчд өдөр болгон үйлдвэрлэж байгаа. Энийг гадагшаага экспортод гаргалтаа заавалчгүй дотооддоо боловсруулж чадахгүй боловсруулна гэж худлаа гуцаад гадагшаа гарахыг хоригдж хайчаад хөөш. Одоо нэг 1000 төгрөг хүрэхгүй хог дээр хайж байгаа шүү дээ. Нэхий 100000 байвал яах юм? Махны үн буурна шүү дээ. Өхрийн шир 40-50 мянган төгрөг байвал махны үн дагаад буурна шүү дээ. Ягаад гэвэл өхрийн шир хоньныгаа нэхий тий энэ малын арьсын чинь арьснаас нь бараг махны чинь үн буурна үстэй. Арьс нь үнэгүй шүү дээ. Тэгвэр хэдэн малчдаг яах юм? Юугаар амьдрах юм? Жилд надад чинь нэг 100 богтой айл нэг 20-30 богийн за хонь ямаа гэсэн үг л да. Бог гэдэг нь хонь ямааг хэлж байгаа. Бод гэдэг нь өхөр адуу тэмээг хэлдэг. Том малыг бод гэдэг. Тий. Хонь ямааг бог гэдэг.
За нэг жилд нэг 100 хонь ямаатай айл нэг үсрээл нэг 30% л төл авна штэ. Нэг 30 хонь ямаал хураг шиг аавна. Тэрийг бүдүүрүүлэх гэж бас 3-4 жил маллаа штэ. Тэ? Тэгээ 30-40 хонь ямаага зарахад жилийнх нь орлого штэ. Жилийн орлого тэгээд үнэтэй зарахгүй яаж зарах юм? Жилд нэг зах юм аль чи үсрээл нэг 30-40 хонь ямаал борлуулдаг штэ. Тэр нь бас энэ малчтын хүүхдүүдийн сургалтын төлбөрт хүрэхгүй байгаа штэ. Бензин тосонд нь хүрэхгүй байгаа штэ, тий? Ерөөсөө цалин тэтгэврээ нэм. Өөр юм байхгүй. Дахин хэлээ. Ер нь мангар мал ойлгохоор яриа. Дарга нарын тоог багасга, хэрэгтэй хэрэггүй төрийн нэр барьсан компаниудад атан буулга. Одоо боддоо Эрдэнэс Монгол дээр жишээ нь хийцгүй 200 уулгаж ажиллаж байгаа. За тэгээд төрийн хэрэгтэй хэрэггүй зардал маш их гаргадаг. Яаж гэ? Шин дарга ирлээ бүтцийн өөрчлөлт хийн. Бүтцийн өөрчлөлт хийгээд яах вэ? Өөрийнхөө гүлгнүүдийг ажилд авдаг. За баахан амтныг ажлаас нь явуулдаг. Явуулахдаа хэдэн тэрбумын тэтгэмж өгдөг. Тэ. Яг нэг хүнд нэг дор хаяал нэг 100 саяын тэтгэмж, 50 саяын тэтгэмж гэж солиороод өгнө. Энэ чинь тэр нэг дарга ирээл нэг байгууллагыг өөрчлөөд бужигнуулаад өөрийнхөө хүмүүсийг ажилд авахын тулд тэр өрөөл олныг явуулахад тэр тэтгэмж нь замбраагүй мөнгөтэй. Одоо өндөр төсөвт орох хэвээр мөнгнөөс зарлагдаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр чинь Эрдэнэс 5-7 дарга солигдож байна гинэ. Тэ. За одоо бүтцийн өөрчлөлт хийх гэсэн. Өөрийнхөө гүлгнүүдийг ажилд авахын тулд яах вэ? Бүтцийн өөрчлөлт хийн. Өмнөх бүтцэн болохгүй байсан юм баха. Бүтцийн өөрчлөлтөөр яах вэ? Баахан амт тэтгэмж өгж явуулна мөн үү? Энэ мэтлэн төрд өнөөдөр төсөвт орж ирэх ёстой мөнгийг энэ мэтлэнгээр дарга нар идэж байгаа. Өнөөдөр Эрдэнэс Монгол дээр нэг 10 дарга байсан бол тэр даваа далаа гэж вампир яасан. 30 даргатай болгосон шүү дээ. Өөрийнхөө 30 найзыг ажилд авсан шүү дээ. Тэгээ яасан. Өмнөх дарга нарт нь 100 саяын тэтгэмж өгөө явуулсан. Тэрбумаар нь олон ажилчид тэтгэмж өгсөн. Энэ нь яаж байгаа вэ? Зүгээр л ингээд дарга нар дээгүүрээ ингээд тэтгэмж нэртэйгээр ахмадуудын болон багш эмчнэрийн цалин, төрийн албан агчлалын цалин нэмэх мөнгийг өөрсөндөө тэтгэмж гэж явуулдаг болсон шүү дээ. Инхээр яаж цалин тэтгэврийг нэмж чадах юм? Цалин тэтгэвэр нэмжүүл махны үн өндөр байх нэг сонир биш ээ. За ойлгосноо? Тэ? Ойлгомжтой үстэй. Тэ өнөөдөр одоо боддоо барилгын хөгжлийн төв дээр нэг мэрэгжлийн бас дурак очингуудаа 14 даргатай байсныг бүтцийн өөрчлөлт хийж хагаад өөрийнхөө хүмүүсийг ажилд авахын тулд яах вэ? 30 даргатай гинүү 20 даргатай болгож байна гинэ. Тэгээд тэдэртээ өмнөх дарга нарт нь бүгдэнд нь тэтгэмж өгж явуулж байгаа шүү дээ. Тэр нь 100 сая шүү дээ нийлэхээр. Тэ? Энэ мөнгөөр ахмадуудынхаа тэтгэврийг нэмэлдэ. Зүгээр дарга нарын чинь тоог олон болчоод дарга нар чинь нэг байгууллага дээр даргаар ирэхээр бүтцийн өөрчлөлт хийж өмнөх дарга нартаа олон зуун тэрбумын тэтгэмж өгж явуулж чинь жилд бүх байгууллагуудыг нэгтгэхэд үзэх юм бол заа ёо. Тэ тэр мөнгөөр л тэтгэвэр цалингаа нэм гэж байгаа байхгүй юу? Тэгсний дараагаар тэр махны үн бага байна уу, их байна уу гэж гоншгонохгүй. Эмч багш нар 5 сая төгрөгийн цалин авахд гэсэн бас сард нэг харж штэ санаа зовлтгоо. Эмч багш нар сард солонгос шиг 5 сая төгрөгийн солонгос зүгээр захын нэг хар ажилтан л байг 5 сая төгрөгийн цалин авч байгаа штэ. Өнөөдөр Монголд ч гэсэнтэй за барилга дээр өдрийн нэг 150 мянга 200 мянгаар ажиллахад одоо сарын дундчлаад хагас үсээ өдрөөр гасахад 5 сая авч байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг эмч багш нарын цалинг 5 сая болгочих л доо. Тэгэх юм бол яах вэ? Сар сая төгрөгөөр мах авчих шүү дээ. Тэ? Нэг 2 хоньны мах яах вэ? 500 мянгаар авъя л да. Сая төгрөг шүү дээ. Сард 2 хоньны мах нэг айл хитнэ үстэй. Тэгэл асуудлыг шийдчих шүү дээ. Тэ? Ахмадуудынхаа тэтгэврийг нэг сая 500 болгочих л доо. 500 мянгаар нэг хонь аавна нэг ахмад нэг хоньны махыг сар идэн шүү дээ. Ингээд шийднэ үстэй хөөш манайхаа. Тэ? За тэгээ сардаа оромтлуулж байгаа нэг үхрийн гуй аав нь яах вэ? Бас нэг 500 мянга шүү дээ. Тэгэхээр зүгээр цалин үлсээ нэм дарга нарынхаа доронтойг багасга хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалт нэртэй яг нэг үгүй хэлэхэд одоо энэ одоо зүгээр байгаа юмыг сольдог байдлаа талсан зогсоо. За ёо. Ойлгосноо? Зам барьж ийн гэл зүгээр байгаа зам дээр масл түрхэж байгаа шүү дээ. Углуур гарын тэр зам юунаас болж ивдрээд байгаа юм. Үерийн уснаас болж ивдрээд байна гэхийн тулд үерийн хоолойг тавиал дээр нь сайн чанартай зам тавьчих тэр зам өдөө ивдэрэхгүй шүү дээ. Ямар ч инженерийн тооцоо авахгүй зүгээр л асфальт жил болгон дэвсээд байдаг. Тэгэл мөнгөний аваад цусалцдаг шүү дээ, идчихдэг шүү дээ. Тийм үстэй.
Хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалт нэртэй мөнгө иддэг байдлаа талсан зогсоо. Дахин хэлээ. Дарга нарынхаа цаад тоог багасгаад дарга нарынхаа гадаа дотоод зугаалдаг илүү дотоод зардлыг гасгачих. Дарга нарт унуулж байгаа өнтэй живнүүдэд болжгоо. Төр данхар байна. Ингээл болоо. Өнөөдөр энэ төрийн данхар байдлыг цомхон чадварлаг болгочиход тэрүүгээр эмч багш нар цагдаа онцгой байдал өөр юу гэдгийг төрийн тусгай албатынхаа цалинг нэмчин ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихэд махны үн сонир биш цаа. За юм байна. Төр зурныг ингэсгийгээд энэ лайв хийчихье. Яриул зөндөөл юм байна. Түрүү ярьтаа.